За сайн байцгаана уу. За нэг хэдэн минут надад зарцуулах гэхээс илүү та нар өөртөө зарцуулж. Яг гэвэл би нэг хэрэггүй юм ярихгүй байх гэж бодож байна. Ойрд би камерын өмнө гарч ирнэ үзэл бодлоо ярьж үзээгүй. Худсан байна, төсөөрсөн байж магадгүй. Гэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад нэг мэдгэл за тоглосон. Асуудал юу гэхээр хүн болгон мэдж байгаа бид нар одоо вирустэй гэдэг хааны томууд гэдэг за тэр вирус нь Монголд ороод ирсэн ч юм уу, ирээгүй ч юм уу, ирэх гэж байгаа юм уу? Яагаад байгаа юу болоод байгаа юм бэ? Хүмүүс бүгд нэг тийм айцтай. Ер нь бол эрүүл мэндхээс илүү сэтгэл санааны юм дарамттай байгаад байх шиг санагдаад байна. Тэгэхээр энэ дээр би бас нэг жоохон өөрийн хувийн бас зөвлөгөө өгд юм уу гэж бодоод байна л да. Ханиад хамуу одоо юу гэдэг томуу бол жил болгон дэгдэж байдаг. Томуугаас гадна өшөө янз бүрийн вирусын одоо орчинд бид нар бүгдөө л амьдарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид өөрсдөө яаж бие зөв авч явах вэ? Яаж эсэргүүцэх вэ? Яаж ухаантай байх вэ? Яаж арчаатай байх вэ гэдгийг би жоохон нэг бодлоо хуваалцах гэсэн юм л да. Хүмүүс бол их айж гин, айдастай байна. Зарим нь гэртээ ороод бөгж гин, цонхоо онгойлохгүй айлууд байгаа гэж зарим гадуур чинь вирус байгаад байгаа. Томуу ханиад бол ерөнхийдөө өвөл цагт яагаад дэлгэрдэгддгийг гэдэг нэг шалтгааныг сонирхолтой хэлсэн байсан л да. Тэр нь юу гэж гэхээр хүүтнээс болж хүмүүс ханиад одоо томуу хүрдэг юм аа. Тийм ээ? Томуу ханиад авдаг юм аа. Яагаад гэвэл хүүтний улиралд хүмүүс голдуу битүү газар их бөөгнөрдөг. Дотор их байдаг. Тийм ээ? Гадаа хүүтэн учраас цонх хаалгаа нэг тэр болгон онголзуулаад идэв. Аль болох ингээд бүгдөө хүний нектарл их нэг дор олон байдаг болохос нэг нэгэндээ ингээд янз бүрийн вирусыг ингээд дамжуулдаг учраас томоо бол өвлийн цагт хүүтэн цаг дэгддэг юм а гэдэг. Тэгээд ингээд цагаагаар ингээд гайгүй болоод хүмүүс гадагш салхинд гараад ирэхлээр ингээд хөдөлгөөн эхлэхлээр бол арай гайгүй болдог гэдэг. Энэ үнэн бахав. Тийм болохоор бол юу гэдэг годоо гудамжинд вирус байгаа цонхоо бити онгоолго гэдэг бол буруу ах шүү. Тэгэхээр тийм болохоор агаар салхи сайн оруулж боломжтой бол ер нь гадуур жоохон тэр хүний цугларсан газараас бусд одоо голын иргээс ч юм уу, уулаар ч юм уу, лагер байдаг бол лагераар ч юм уу, салхинд гарах ч юм уу. Эсвэл зүгээр сайхан балкон дээр нэг сайхан нэг гараад нэг сайхан гимнастик хийчихэд орсгол бол энэ бол эрүүл мэндэд хэрэгтэй баг. Энээс цаашаа бол хүмүүс бол тэгээд сүүлийн үед яаж энэ биеийн дархлааг сайжруулах вэ? Яаж би эрүүл байх вэ гэдэг дээр хүмүүс айгүйх анхаардаг болж байна. Бүгдөө яг энэ бүх хүмүүсийн оюун бол яаж энийг бид давж гарах вэ? Би яаж эрүүл үлдэх вэ гэдэг бол тэмцэлт бол ер нь орцсон байна л да. Энэ бол их зүгээр санагдаж байна. Хүмүүс айгүйх эрэл хийж байна. Манай эмээ өвөө нарын мундаг жорууд байна шүү дээ. Тэ одоо ер нь ханиад хамаа болоход ер нь бие яаж дархлаа сайжруулах, сэргийг одоо жавхаг сайжруулдаг гэхэл тэгээд халуун хоол ид. Сайн хоол ид. Адууны мах арцтай шил гэл ингээд халуун цай тий ингээд явах юм бол өдөр шингийн юм сайн их үү гэдэг ч юм уу. Энэ зөвлөгөөд дагах хэрэгтэй. Энэ дээр бол би нэг юм нэмж хучирдаад байх юм байхгүй. Зүгээр одоо надад фейсбүүкээр ч юм уу, мэйлэр ч юм уу, зүгээр удамжинд хүмүүс тааралдаа ч юм уу хөш нэг сайн хоолны жор зааж өгөөч. Эрүүл хоолны ямар хоол идвэл одоо эрүүл вэ? Сайн бэ? Би одоо дархлаа сайжрах вэ гэж ярьдаг. Яг нэг үг ярихад яг үнэ хэл би мэдэхгүй. Тийм жор бол би мэдэхгүй. Яг би бол яг ямар зарцмыг баримтдаг гэхэлэр худалдаж авж байгаа хотод руу орох гэж байгаа тэр бүтээгдэхүүнэл сайн шинж, сайн сонго. Тэрүүгээр та юу хийх вэ, ямар жор гарах вэ гэдэг бол нэг хоёр дахь асуудал. Тийм болохоор орцоо сонгох нь хамгийн чухал. Тэгэхээр би бол ямар чухал баримталт гэхэлэр шинийг сонгоно. Шин мах, шин тарг, шин сүү, шин талах, шин өндөг, шин одоо ногоо тий одоо ингээд иймэрхүү юмуд байгаа байхгүй. Энэ шин хүнсэнд бол одоо эрдэс, шим, витамин, тэжээлийн агуулмж бол ерөнхийдөө нэг 100 биш юм ахэд 99.9% бол байгаа. Тэр бол баталгаатай. Гэхдээ тэр сайхан шимтэй юмгаа бид нар ялгаж таньж авч сурах хэрэгтэй. Шинийг нь сонгох хэрэгтэй. За шинэ ногоон дээр болж байгаа асуудал нь ялангуяа өвлийн цагт бол мэдээж өвлийн ногоо бол зуны ногооны чанарыг хаанч хүрэхгүй ч гэсэн ядаж өвлийн ногоо дотроос хамгийн шинийг сонголт. Тэгээд тийм сайхан шинэ бүтээгдэхүүн авчаад шинэ одоо шим тэжээлэр баян ийм бүтээгдэхүүн авчаад үрэн таран хийж болохгүй. Буруу хадгалж болохгүй. Тэ удаан хадгалж болохгүй. Аль болох тэр дорн одоо хэрэгжилж сурах хэрэгтэй. Одоо чаналтын процесс, дулааны процессыг бол одоо юу гэдэг нь те их удаан байх юм бол хайр. Үхээр хайр. Уураг бол ялангуяа махны уураг бол их удаан болгож жигнэлт. Ялангуяа тэр нөгөө сүүлүүд бид нар чи юу хийдэг болоод байгаа шүү дээ нөгөө даралттай чанагчууд скороварк гэж ярьдаг, pressure cooker гэж ярьдаг. Тэр бол ямар ч байсан уургийг бол ямар ч байсан өөрчлөлтөнд оруулах нь ойлгомжтой. Хэдийгээр амттай зөөлхөн болдог ч гэсэн тэр бол шим тэжээл бол бараг 50-60% байхгүй болчтой. Ялангуяа ногоо те ер нь эднэрийг бол жишээлбэл болох хугацаага богино. Энгийн хоол ид. Зүгээр хар шүл тий хар шүл. Зүгээр сайхан хар шүлэнд чинь бид нар бол юу юм
5 минут чүрхгүй пор хийлгээл сайхан сонгон арц хийгээл одоо тий бантан одоо гурил мөрөл будаа цацаа тэгээ үнэхээр сайхан тижээлэг шимлэг хоол болгож болдог. Тиймэрхүү хоолуудыг бол ерөнхийдөө идэж сурах хэрэгтэй, хэрэгэл зов. Тэрийг хөгжүүлж сурах хэрэгтэй. Ногоог бол хүн бол заавал чанаад байгаа шаардлага байхгүй. Ялангуяа шинэ ногоог бол. Тэрийг бол юу гэдэг нь те нэг 2 секунд, 10 секунд, 5 секундын дотор те буцлан усанд дүрж аваад бошуухан хүүт усанд сойгоод тэгээд хөлдөөдөг ч юм хадгалж байгаа. Дараад нь харин ногоотой хоол моол хийхдээ хамгийн сүүлийн моментод хийгээд нэмээд ингээд идэх юм бол тэр ногооны шинэлэг ногоонд байдаг тэр бүх витамин тэр минералууд бол ямар за минералуудыг болий тийм витаминууд бол ямар ч л байсан нэг 100% биш юм ахад нэг 60-70% та бол тань дээр ирнэ гэсэн үг. Иймэрхүү маягаар бид нар бол өөрийнхөө хандлага бол өөрчлөх ёстой. Ингэж бидний одоо бие эрүүлж ин тэр одоо хүнснээс бид нар авах бүх шим тэжээлээ бол аль болох одоо тий максимум хэмжээнд авч чадна гэсэн би бодолтой байдаг юм. Тэгээ энийг хэлэх гэсэн юм. Энэ бол чухал шүү. Шим тэжээлтэй юм байдаг. Шинэ юмыг сонгох. Тэгээд бас нэг худалдаа авалт хийхдээ бас нэг анхаарах юм юу гэхээр одоо бол ингээд та нар ингээд супермаркет бод тий одоо нэг том одоо дэлгүүрт ороход бол одоо мэддэг хүн ингээд төөрнө. Дэндүү олон өнгө, дэндүү олон гялцал, дэндүү олон органик биш, био янз бүрийн юм хачим одоо хүн төөрөлддөг. За тэгээ энийг бол зүгээр ганцхан зарчмыг баримтал. Нэгдүгээр шинээгээ баримтал. Хоёрдугаар нь юу гэхээр тэнд байгаа ялангуяа дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүд тий тэнд бол ингээд харах бол орцыг харах хэрэгтэй. Аль болох цөөхөн орцтойг сонгоорой. Аль болох цөөхөн орцтой. Одоо тараг байлаа гэж бодъё л да. Тараг чинь сүү хөрөнгө штэ. Тэгэхэд одоо жишээл гаднаас ирж байгаа чинь манайха хийж байгаа йогурт могут чинь хөрөнгө сүү гэж байна. Тэгэл бас хуура ямар юмны уурга казины уурга байдаг ч юм уу. Тэгэл дээрэс нь тим юмны тос тэгээд дээрэс нь амт чангар одоо махчлаа орчуулах юм бол амтыг чангадгагч тогтворжуулагч ингээд явцдаг. Зарим нь бүр ерөөсөө юу вэ? Одоо бяцлан бүтээгдэхүүн би нэг бүслэг Оросоос ирсэн нэг бяцлан бүтээгдэхүүнийг харсан чинь юу вэ? 20 хэдэн төрлийн бүтээгдэхүүн байгаа. Тэн дотор сүү юу гэдгийг те сүү бол баг харагдахгүй байгаа байхгүй. Болгоомжтой бай. Ийм юмнаас болгоомжтой байна. Тэнд бол одоо өөрөөр тэр хэмжээгээр шим тэжээл нь багасч байгаа. Тэгэхээр бол ер нь юу гэдэг нь орцоо харахтаа дотор нугаа орцын сарж байгаа. Аль болох цөөхөн орцтой байвал ер нь тэр хоол бол илүү илэрхий, илүү одоо шудраг гэх юм уу, илүү сайхан шинэлэг байна гэсэн үг л дээ. За тэгээд одоо сүүлүүд одоо юу гэдгийг те дархлаагаа сайжруулахын тулд одоо иймч витамин хэрэгэл, ийм витамин ялангуяа витамин бадын одоо дархлааг хариуцдаг ганц эргэтэн гэж байхгүй. Энэ дотор болж бүх био одоо бүх процесс бол дархлаатай холбоотой л да амьд. Тэгэхээр бол юу хэрэгтэй гэдгийг бол тэр болгон хүмүүс мэддэг. Тэгэхээр витамин одоо янз бүрийн баадууд гэдэг бол мэдээж хэрэгтэй л байх л да. Бид нар шинтэй хүнс баг хэрглэж байгаа гэсэн. Тэгтээ болгоомжтой бай. Болгоомжтой. Энд бас өөрийгөө боловсруулах хэрэгтэй. Зарим витаминууд ялангуяа тосон уусдаг витаминууд бол D-ийн төрлийнх ч юм уу, E-ийн төрлийн витаминууд бол хитрхи одоо дооц хитрх юм бол эргээд хоруу чанар айхтар шүү. Тэрийг бас бодож явах хэрэгтэй. Бас нэг үнэтэй зөвлөгөө танад өгье. Энийг бол би бол яг зүгээр хошгонож ярьдгийн хүмүүс найз нартайгаа энэ бол сая долларын үнэтэй зөвлөгөө шүү. Би йодын тухай ярих гэж байна. Йоджуулсан бүтээгдэхүүний тухай ярих гэж байна. Йоджуулсан давсны тухай ярих гаагүй. Тэнд бол одоо юу гэдэг нь те өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хамгийн одоо өргөн хэрэглэгддэг йоджуулсан давс гэдэг ойлголт байдаг. Энийг бол йодит кали одоо калигийн йодит тийм одоо химийн давсаар одоо байжуулдаг, йоджуулдаг гэж ярьдаг. Энэ бол яг өөрөөс нутагталтай талууд бий. Одоо амархан дэврэгдэг байхгүй бол тэгээд дээрээс нь химийн гаралтай бүтээгдэхүүн био йод гэж ярьж. Био йод гэдэг нь юу гэхээр химийн бүтцээс юу ялгаатай вэ гэхээр хүнсэнд байдаг. Ихийн сүү. Зүгээр сүү. За хамгийн их йодоор баялаг загас, далайн бүтээгдэхүүн, мах, ургамал, ногоо бүх юмд байдаг. Одоо тэр бүтцсэн юм байхгүй юу? Энэ хэлбэрээр дахиж одоо Оросын эрдэмтэд шинээр синтез одоо шинээр бүтээгээд энийг яг ийм хэлбэрээр яаж одоо йодоор одоо хүнсийг баяжуулж болох уу гэдэг одоо хүчтгэж болох уу гэдэг тийм арга технологиг боловсруулсан байгаа. Энэ дээр бас манай Монголын эрдэмтэд хамтарч ажиллаад тэргүүн эрдэмтэд докторууд ажилласан. Энд дээр тэгээд сүүлийн 2 жилийн дотор бол маш их үр дүнтэй ажилласны эцэст бол манай Монголын нэлээд хэдэн аж ахуй нэгжүүд бол ерөнхийдөө йоджуулсан бүтээгдэхүүн, био йоджуулсан бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн байна. Йод гэдээ яагаад яриад нэхлээр йод гэд миний түрүү яриад байсан дархлаа. Бүх эсийн төвшөнд йод ордог.
Йоджуулсан одоо ялангуяа бамбан одоо хоёр төрлийн гормон байдаг. Хүний одоо биеийн өсөлт, бодисын солилцоо тэгээд одоо ямар нэг одоо хуримтлагдсан энергийг зөв зарцуулах тэр механизмыг тэгээд тархины хөгжлийг ингээд ярих юм бол маш олон функцийг дэмждэг. Гэхдээ энийгээ бол яаж дэмждэг вэхээр тэр йод бол эс болгоноор ороод гардаг. Гормонуудын бүтцээр л дээ. Тэгэхээр маш чухал элемент. Эрдэмтэд гэж ярьдаг йод байхгүй амьдрал байхгүй. Одоо олон элемент байна шүү дээ. Хүний биед хэрэгтэй чухал те. Төмөр, цайр, магний гэдэг ч юм уу те. Энд йод ороо явж байгаа. Йод байхгүй бүх юм зогсно. Тэгэхээр йод бол хамгийн чухал юм байна. Тэ энэ йод одоо юу гэдэг дутагдсан гэдэг ч юм уу, эсвэл одоо дутмаг хэрэгэлсэн ч гэдэг ч юм уу, эсвэл давуу хэрэглэх бололцоо байхад тэр одоо нөгөө шим хүнс тэжээлт нь одоо хомс гэдэг ч юм уу, энэс болоод бол одоо эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудлууд гарч ирдэг. Йод одоо төлхөө хэрэглэснээр йодтой бүтээгдэхүүн сайн хэрэгжилж чадсанаар хүний биеийн одоо эсвэл бүгс хэрэгдэг, амьдэрдэг, амьтай болдог, зоригтой болдог, чанар одоо юу гэдгийг те эрчтэй болдог, жавхаатай болдог. Одоо ингээд хүний хэлээр ярих юм бол ийм л байна. Шинжлэх ухааны хэлээр өөр ярих байгаа л да. Гэхдээ би бол одоо яг нэг үгүй хэлэхэд бол тэгж ярьж болно. Гэхдээ бол яг энэ миний өгөх гэж байгаа мессежийн зорилго нь бол биш. Ийм йоджуулсан бүтээгдэхүүн, био йоджуулсан. Одоо та нар одоо байгаа бүтээгдэхүүн Монголд. Одоо манай Монголын тэргүүний хоёр өндөгний аж ахуй байна те. Баян өндөг. Йоджуулсан ийм өндөг гаргаад ирсэн. Энд бол ерөөсөө йод гэдэг нь био йод. Одоо энэ тэмдгийг харж байгаа. Энэ ногоон улаан тэмдэг. За бас одоо төмөн шувуутынх маань бас ингээ хэрэглээд ороод ирсэн. Тэ өндөгөр баяжуулсан. Гэхдээ өндгийг баяжуулж байгаа хүмүүс яа наа чи байгаа ч юм уу байхгүй ч юм уу. Байгаа. Энийг би өөрөө хариуцъя заяа. Байгаа. Ягаад гэвэл энэ технологиг боловсруулахад Оросын эрдэмтдтэй энэ төсөл дээр би ажиллаж ирсэн байна. Энэ яадаг вэ гэхээр байгалийн гаралтай баялаг, йодоор баялаг тэжээлэр дахиагаа тэжээдэг, дахиа эрүүлждэг. Үнэхээр сайхан эрүүл болдог. Үд сүдэн сэргээд хямрж жавхаатай болоод өндөглөлт нь айгуу сайжирдаг. Тэгээ энэ өндгөнд нь хамгийн гайхамшигтай нь хүний хэрэгцээний өдний хэрэгцээний 3.1 байж чаддаг. 3.1-ээс ер нь ойролцоогоо 40-60 грамм гэж микрограмм гэж ярьдаг. За тэгээ дээрэс нь энэ бас нэг гайхамшигтай бүтээгдэхүүн дэлхийд дээр бол ганцхан. Энэ бол өөрөөр хэлбэл энэ органик йодоор баяжуулсан бяцлаг, түрхдэг бяцлаг. За энийг идэх юм бол бас мөн ялгаагүй. Ер нь 100 грамм бол ойролцоогоос нэг 60-аас 70 микрограмм юу байгаа. Органик йод байгаа. За энэ бол гомин. Энэ гомин одоо нүүдэлжи компанийн бас мөн адилхан юм йоджуулсан бүтээгдэхүүн гаргацсан. Тэгээ араас нь юу гэдгийг бас талах. Йоджуулсан талах гэж гарч ирэх гэж байна. Араас нь ирж байна. Дээрээс нь Deutsche Wurst компани маань бас өөрийн гэсэн йоджуулсан бүтээгдэхүүний бас лайн гаргаж ирэх. Одоо бүтээгдэхүүний төрөл шинээр нээ гэж бас санал тавьж байгаа. Энэ бол үнэхээр баяртай, үнэ гайхамшигтай юм. Йод хаана байдаг вэ гэхээр таны эс болгон руу ордог. Эс болгонд байдаг. Хүний биеийн бүх дааврууд дотор за дааврын 95% нь бүтцэд нь йод агуулдаг. Өөрөөр йод байхгүй бол тэр гормонууд ч гэх юм тэр дааврууд бүгд доглон болно гэсэн үг. Эсвэл ажиллахгүй, амьдрахгүй, оршихгүй гэсэн. Тэгэхээр хүний бүх биеийн одоо процессууд бүгд удаашрдаг. Йод бол ерөөс амьдралыг тэтгэж бодсон юм аа. Энэ бол оюуны чадварыг сайжруулна, бодисын солилцоог сайжруулна, эрүүл байлгана, эрч хүч энергитэй байлгана. Тэгээ энэ бол эрүүл эрч энерги байна гэдэг чинь организм бол гадны нөлөөтэй тэмцэх хүч чадалтай өөрийн гэсэн одоо запастай нөөцтэй байна гэсэн үг байхгүй. Дархлаан систем гэдэг чинь ер нь тийм шүү дээ. Гаднаас ирж байгаа мэдээлэл, гаднаас ирж байгаа вирус гэдэг ч юм уу тэг хорлоо, танилаа. За чи юм уу? Танилцъя, болохгүй зодтолтыг үзэлцъя. Тэг яаж хийжигээд ганцаараа бит болдгоо махад өөр эс бөөмүүдийг дуудаж хагаад нүдэд авчин. Тэгээ таниад авчин. Тэгэн гутаа яхоогоо гаргачин. Тэгээд тэрийг өөрөөсөө олонда дүүнертэй заагаад өгчин. Түүний эсүүдээр ярьж штэ. Тэгээд тэднээс дараад нь ихэд юу орж ирэхэд бол аюул орж ирэхэд бол таниад дахиж тэр аюулаас хамгаалттай, бамбаатай, дилдтэй болно гэсэн. Энд бол энэ процесс бол явдаггүй явдаггүй маа. Энд бол би баталгаатай хэлж байна. Энэ дээр надтай бол ихэнх одоо манай ангайхан бүгд сал нэгдэх байхаа гэж бодож байна. За ийм л байна. Бас нэг юм. Дасгал хөдөлгөөн. Одоо яах вэ гэхлээр за хоол хүнстэй анхаарья. Шинэ хүнсийг сонгоё. Шинээс шинийг нь. Шинэ хүнсээр ерөөсөө юу гэдгийг хялбархан хурдан болдог хоол, хурдан боловсруулдаг хоол хийж идцгээе. Хурдан хоол, түргэн хоол гэсэн үг биш шүү. Хурдан боловсруулдаг энгийн хоолуудыг хийж идцгээе. Тэгээ йоджуулсан бүтээгдэхүүн хэрэглэж сууя. Энэ бол бидний өдрийн өргөн хэрэглээнд байдаг. Дэлгүүр хоршоонд ч бүгд байж байна. Тэгээ 3 дугаарх нь юу гэхээр хөдөлгөөнтэй бай. Дасгал сайн хий.
Дасгал сайн хийдгийн шалтгаан юу гэхээр бидэнд зүрх судасны системээс гадна бидэнд тунгалгийн систем гэж байдаг. Тунгалгийн систем бол яг дархлааны хамаг одоо бидний хамгаалагчид тэр дотор байж байгаа байхгүй. Одоо шар ус гэсэн үг шүү дээ бидний бол тэ энэ болчирхаан дотор. Энэ бол зүрх шиг мотор байдаггүй. Энэ бол зөвхөн хөдөлгөөнөөр ажилладаг. Тэгэхээр хөдөлж явах хэрэгтэй шүү. Тэгээд эрүүл агаарт сайн гарч бай. Цон хаалга, өвд хаалга нээж. Тэгээд юу гэдгийг жоох өөдрөг бай. Зоригтой бай. Өөртөө ихтэй бай. За амжилт хүсье. Та бүхэн эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Та нэг нуршаагүй байх гэж бодож байна. Тэгээд дараа хэрвээ шаардлагатай бол энэ сэдвээр сонин солилцоогоо бас бодлоо бас солилцож байгаа. Хүсэл бол надад байна шүү. За баярлалаа.